За сайн бацгаана уу манай Dark Image channel-ийн энэ 7 хоногийн дугаарыг хэлэхэд бэлэн болсон байна. За тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байгаа бол Dark Image-гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг 7 хоног болгоны 4 өдөр болгон гардаг ийм нэгэн channel байгаа. Тэгээ хүсэх юм бол subscribe болоо notification-ыг on болгоорой. За тэгээд энэ 7 хоногийн 4 өдөр яг дугаар гардаг өдөр Америкт Thanksgiving гэдэг талархлын баярыг тэмдэглэдэг. Хэрвээ Америкаас үзэж байгаа хүмүүс байх юм бол та нартай Thanksgiving-ийн мэд хүргэе. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг ярьж эхлэе. За Jamal Lillian 1991 онд Английн Lincolnshire хотод төрж тэндээ дүү болон ээж автайгаа амьдардаг байсан. Сургуульд ороод дислексия гэх сурах эмгэг буюу унших, бичих, тоо ботход хүндрэлтэй гэдэг нь бол онцлогдсон. За ээж нь бүр бага ахт нь нэг колтод элсэж ороод зан ааш нь бүр танихын аргагүй өөрчлөгдсөн гэж ярьдаг. За энэ колт нь бүр тулцсан юм шашинлаг колт байсан гэснээс бол өөр мэдээлэл байхгүй лээ. За ээж нь энэ колтод орсноосоо хойш хүүхдүүдэд зодож өрөөнд нь хэдэн цагаар хорж хоолгүй хэдэн өдрөөр хорж шийтгдэг болсон. За энэ үед аав Ричард нь ээжийг нь одоо буцаа зүгээр болох юм болов гэж их хичээсэн ч ерөөсөө ээж нь бол буцаж хэвэндээ ороогүй. За ерөөсөө л энэ колтод ороод одоо бүр 180 градус өөрчлөгдсөн гэж нөхөр Ричард нь хэлдэг. Тэгээд нөхрөө хүртэл одоо сэтгэл санаагаар болон биеийн хүчирхийлэл үзүүлдэг байж байгаад сүүлдээ нөхөр нь тэсгээ байгаад 2 жил цуг амьдарсны дараа 2 хүүхдээ бол аваад салаад явсан. За ингээд автайгаа амьдрах болсон Жама баг багаар үнэн бодит гэмт хэрэгт дуртай болж тэр тусмаа цуврал алуурчдад бүрэх дуртай болоод тэд нартайгаа адилхан хувцлаж тэднэр шиг одоо жүжиглж дуурайж эхэлсэн. За ээждээ баг бахтай зодуулж хүчирхийлүүлснээсээ болоод тийм болсон уу? Эсвэл өсвөр настай болоод ийм хоббитой ийм сонирхолтой болсноо бол хэлж мэдэхгүй байна. За энэс гадна том хотог цуглуулж хүн тамлаж алах хүсэлтэй бүр юм бодолтой болсон. За дөнгөж 12 настай байхдаа өөр нэг хүүхдийг өрөөндөө уруу татаж авчираад тарчлааж зодоож алахын сан гэж хүсдэг, мөрөөддөг одоо ийм амар сонин мөрөөдөлтэй болсон. За ингээд Жама 15 байна уу 16 настай болоход одоо аав Ричард нь Нина гэдэг нэг шинэ найз эмэгтэйтэй болоод тэрийгэ хүүхдүүдтэй танилцуулахад бол Нина шууд л ингээд анх Жамаг хараад дотор нь эвгүүцээд эвгүй сэтгэл төрсөн гэж хэлсэн. Тэгээ цаашлаад одоо Жамагийн цуврал алуурчин болох хүсэлтэй цуврал алуурчдад донтсон гэдгийг сонсоод бол Нинад амар сонин санагдаад тэрийг нь аавд нь Ричардд хэлсэн чинь аав нь л ерөөсөө тоогоогүй орхицсан. За Жама ийм хүсэлтэйгээ хүмүүст ерөөсөө чөлөөтэй ярьдаг, ерөөсөө нууж хагаад ах юм байдгүй. Тэгээ тэр үед нь аав нь хэрвээ сонсоо тэ хэрэгтэй тусламжийг өгсөн бол одоо ийм одоо миний ярих гэж байгаа аимшигтай зүйл болохгүйж байсан байх магадлалтай. За ингээд Жама ахлах сургуульд ороод чөлөөт бичгийн ангид ороод сонирхлоороо алуурчуд болон цуврал алуурчдын талаар бол бичиж эхэлсэн. За Жэмигийн нэг сайн юм гэх юм бол хичээлдээ бол айгүй сайн сурдаг, хичээлдээ явах дуртай тийм хүүхэд байсан. Тэгээд энэ чөлөөтэй бичдэг энэ анги дээрээ нэг цуврал алуурчин өөрөө зохиогоод нэрийг нь SOS буюу одоо Дэвид Борковиц гэдэг нэртэй цуврал алуурчны хочоор өгсөн. За энэ Дэвид Борковиц гэдэг алуурчин болохоор Son of Sam гэдэг 1970-80-ад оны үед 5-6 хүнийг алсан ийм алуурчны хочийг өөрийнхөө зохиолд өгсөн. Тэгээд нэг мөрөн дээр болохоор би хохирогчийнхоо надаас уйлаад ам гууж байгаа ойр дууг сонсож тамлуулж шаналж өвцөн царайг нь харж ид санаа амарнаа гэсэн ийм утгатай зүйл бичсэн. За тэгээд нэмээд энэ SOS гэдэг алуурчнаа нэг алуурчны колтын толгойлогч болгоод дагагч нар нь толгойлогчоо баярлуулахын тулд одоо хохирогчдыг авчирч тамалдаг одоо нэг иймэрхүү төрлийн зохиолыг бол бичсэн байсан. Тэгээд бүтэн 200 хуудастай бараг иймэрхүү ном бичээд тэгээд тэрийг аавд уншуулсан чинь аав нь одоо бас л ямар ч арга хэмжээ аваагүй. Зүгээр л одоо за миний охины сонирхол яг бусдаас жоохон өөр тэгтээ зүгээр штэ гэд ерөөсөө тоогоогүй. Тэгээ зарим хүмүүс хэлэхдээ болохоор ээж нь багахт нь колтод элсэж ороод хүүхдээ зоддог байсан болохоор Жама ч гэсэн том болоод ийм төсөөлөл мөрөөдөлтэй болсон байж магадгүй гэж ярьсан мэлээ.
За дараа нь энэ зохиолынхон SOS гэд алуурчныхаа нэрийг би энэ дээрээ шивүүлээд би ингээд ууралахаар миний дотроос SOS гарч ирдэг энэ төргээд өдрийн тэмдэглэл дээрээ бичсэн байсан. За энэ бүгдээ дахиад л одоо аав нь уншсан мөртлөө юуж хэлдэггүй, харин ч ингэж юм бичиж байгаа нь өөрт нь их хэрэгтэй, сайн гэж үздэг байсан. За энэ үед хойд ээж Нина нь Жемаг сэтгцэн эмчдээр оч ярилцгээд зөндөө хэлдэг байсан ч гэсэн Жема ерөөсөө өвөнд нь орохгүй, Ричард ч гэсэн сонсохгүй болохоор нь нөгөө Нина чинь 2 жил Ричардтай амьдарч байгаад бол салсан. За ингээд 2010 он болж Жема 18 нас хүрч ганцаараа Австрали улс руу нүүхээр шидэж Австралийн Perth гэдэг хот руу нүгэд нэг Woolworth гэдэг хүнсний дэлгүүрт ажилд орсон. За ажлынх нь хэлэхдээ анх ингээд Жемаг ажилд ороход хүмүүс бол Жемад нэлээд дуртайсан. Яагаад тэгэхээр хүмүүстэй гоё ярьцдаг, хөвгчлөлтэй, хүмүүстэй амархан зангаа олцдог. Тийм болохоор ер нь бол ажлынх нь Жемад ажиллахдаа нэлээд дуртай байсан. Гэсэн хэсэг хугацааны дараа буюу Жема тэр хүнсний дэлгүүртээ ажиллаад 4-5 сар болсны дараа өөрийнхөө үнэн төрхөө гаргаж эхэлсэн. Өөрийнхөө үнэн төрх гэдэг нь болохоор өөрийгөө цуврал алуурчин дуртай, хүн алахыг хүсдэг гэд бас дээрэс нь өөрийнхөө ахлах ангид битсэн нөгөө нэг зохиол үүдэн штэ тэрийг гаргаж ирээд ажлынхандаа уншуулдаг байсан. За тэгсэн чинь ажлынх нь бол мэдээж Жемагийн талаарх бодлоо багаар ингээд өөрчилж эхэлж байгаа штэ. Энэ одоо ингээд цуврал алуурч донтон гэхэд арай ингэж донтно гэж байхгүй, өдөр шөнөгүй бүр яриад байгаа ингээд Жемаг өөрнүүдээр харах болсон. За тэгээ дараа нь Жема ажил дээрээ нөгөө өөрийнхөө цуглуулдаг том ботгонуудыг авчираад ажлынхандаа үзүүлэл хартаа өстө нэр би ийм амар гоё эртээ хутга энтертэй штгээл өөрийнхөө гарныхаа үсийг ингээд бүр хосож үзүүлдэг байсан ажилчид та. Тэгээд одоо яаж ийм амар сонь юм хийгээд ахт нь ажиллаас нь одоо нөгөө хүний нөөц төр мэдрэж байдаг шүү дээ. Тэдний дуудаад арга хэмжээ аваагүй юм мэдэхгүй. Жема бол өрөөлжлүүлэл тэнд ажилдаг хэвээрсэн. За тэгээд энэ ахлах сургуультай бичсэн зохиолоо ном болгоод бүр Sin Demon гэж нэрлээд зарж эхэлсэн. Тэгээ би Amazon дээрээс энэ ном нь одоо болтол байд юм уу гэж харсан чинь байд юм билээ. 1.45 паунд ч үлээ юу ч үлээ Монгол мөнгөөр нэг 4500 5000 төгрөгөөр энэ номоо зарж байгаа юм билээ. За тэгээд энэний дараа Serial Killer гэдэг вебсайт дээр 2 шудаа өгүүлэл бичиж нийтэлсэн. За ингээд Жема 21 нас хүрч Австралид амьдраад 3 жил болж исэн. Тэгээд цаашаага визгүй болохоор амьдарч чадахгүй гэхээр нь өөрийнхөө нэг ижлүүстэн гей найзыг өөртөөгөө гэрэлчгээ гэж ятгаад энэ хоёр бол гэрлэхэр шийдсэн. За тэгээд хормынхан theme нь murder буюу аллах гэж өгөөд ирсэн бүх зочд нь алтартай алуурчид шиг эсвэл аимшигын киноны зохиолын алуурчид шиг хувцлах урилга зааварчилгаа өгсөн. Тэгээд Жема өөрөө болохоор Dexter гэдэг нөгөө нэг кино үүдэн штэ. Тэрний гол дүрийн залуу Dexter шиг хувцлаад аав нь Freddy Krueger гэдэг аимшигын киноны гол дүрээр хувцлаж харин нөгөө нэг өөрийнхөө нөхөр болох Gordon гэдэг гей найзыгаа John Wayne Gacy шиг хувцлуулсан. Яагаад гэвэл нөгөөтг нь одоо жоохон бандгар нөхөр байсан болохоор John Wayne Gacy ч гэсэн бас жоохон бандгар бүдүүн алуурчин байсан болохоор тэгэж хувцлуулсан. За тэгээд хормонд ирсэн хүмүүстэй өөрийгөө ингээд үнэхэрийн гэрэлсэн гэж хэлсэн ч гэсэн угаасаа хүн болгон худлаагаасаа бизнес болж гэрэлснийг нь бол мэдчихсэн. За тэгээд гэрэлсэн байх хугацаанд Жема хэд хэдэн хүнтэй бэлгийн харьцаанд орж исэн. Тэгээд нэг удаа Ким гэдэг эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орж байхдаа бүр садистик сексигээд бие бинийгээ зүсэж тамалдаг байсан. Энэ хоёр гэрлээд 2 жил болж байхад нөхөр Гордон харамсалтайгаар амиа хорлож нас орсон. Тэгээд яг юунаас болж ингэж амиа орлох болсон нь бол тодорхойгүй. За Гордон нас орсны дараа Жема Англи руу буцаж аав дээрээ хэсэг амьдраад буцаад Австрали руу явмаар байна гэсэн чинь аав нь чи ингэж буцаж Австрали руугаа амьдрсны чамд хэрэгтэй баха гэд Жема ч гэсэн аавынхаа үгэнд ороод Австрали руу буцаж нөөсөн. Тэгээ Австралид очиод нэг байр худалдаж аваад ганцаараа амьдардаг болсноос хойшоо нөгөө хүн алах бодлогод нь улам хүчтэй болж исэн гэж хэлж болно. Тэгээд урд нь зүгээр л боддог байсан бол одоо бүр жинхнээсээ хиймээр санагдаж ялангуяа өөрийгөө нүвтгсэн зовоосон хүнийг зовоох хүсэлтэй болж тэрийг өдөр шөнөгүй бодох болсон.
За өөрийг нь зовоосон хүн нь ээж нь ерөн л бол ээжигээ тамлаж зовоож алах юмсан гэж хүсдэг байсан ч бараг л хинч байсан хамаагүй сүултээ алмаар байна гэж өөрт нь бол бодогдох болсон. За ингээд Жема өөртөө 25 нас хүрэхээс өмнө хийх зүйлсүүдийн жагсаалт гаргаад тэмдэглэлийн дэвтэр дээрээ хамгийн ихэнд нь хүн алах гэж бичсэн. Тэгээд энийг найзууд болон ажлынхандаа ингээл байнгын ярьдаг байсан ч ажлынх нь бол ерөөсөө жинхнээсээ гэж хүлээж авдаггүй. Зүгээр л одоо иймэрхүү төрлийн зүйл бичих дуртай юм чинь бидэрт ингээд дандаа хилдэм билгүүдээгээд тоодгүйсэн. За ингээд 2016 он болж Жема 24 нас хүрээд Trudy Lennon гэдэг 42 настай 3 хүүхдийн ээжтэй танилцсан. За Trudy BDSM гэдэг sadistic их дуртай боол эзний дүрийн боолынхан дүр тоглож захирангуй хүний дор гэх юм одоо юу гэснийг нь хийх дуртай байсан. За тэгээд Trudy өөр төрснийхээ партнеруудын нэрийг бүгднийг биен дээрээ шивүүлсэн. Нэг ясны тамгалуулж байгаа гэж хүмүүст хэлдэг байсан. За 2016 онд Trudy-гийн амьдрал бол нэлээд хэцүү болж исэн. Тэгээд эхлээд сүйд тавьсан эмэгтэй нь сүүгээ цуцалж Trudy-гээ салаад тэгээ бас өөрөө мөнгөгүй болцсон болохоор байрныхаа мөнгийг төлж чадахгүй хүүхдүүдтэйгээ хаана очиж амьдрна гэж санаа зовж исэн үе байсан. Тэгээд яг энэ үедээ Trudy Jemaтай танилцсан. Тэгээд энэ хоёр хоорондоо танилцаад маш хурдан дотносч хоорондоо нийлсэн. За Жема болохоор dominant гэд давмгаалсан эзэн шиг зан ааш одоо гаргадаг сексийн үед тэгээд өөрийгөө SOS гэж дуудулдаг. Харин Жема болохоор өөрийгөө Corvina гэдэг хочоор дуудулдаг байсан. Тэгээд уулзаад бараг л шууд Жемагийн өөртөө өгсөн хоч нөгөө нэг SOS гэдэг нэр өгдөн шүү дээ. Тэрийг нь өөрийнхөө биеийн дээрээ шивүүлсэн. Тэгээд цаашлаад хүүхдүүдтэйгээ Жемагийн гэрлүүн нүүж атсан. Тэгээ ердөө танилцаад 3-7 хоногийн дараа шууд нүгэд очсон. Тэгээ нүүж ороод удаагүй байхад нь Жема ингээд шүүдэд өөрийнхөө хүн тамлаж алах хүсэлтэйгээ болон өөрийнхөө ахлах сургуультай бичсэн номыг үзүүлсэн чинь нөгөөх нь амар наштайгаар сайнаар эергээр хүлээж авсан. За тэгээд ямар ч эрүүл ухаантай хүн байсан хүүхдүүд аваад шууд энэ гэрээс зайлнаа да. Тэгсэн чинь ерөөсөө тийм байхгүй шууд одоо Жемад би чиний боол учраас чиний хүслийг чинь биелүүлэхэд чинь би чам тусалмаар байна. Юу ч байсан хамаагүй гэж хэлсэн. За тэгээд энэс гадна энэ хоёр бол дандаа role playing гэж яддаг шүү дээ. Тэгээд өөр хүний дүрд хувирах гэх юм уу. Тэгээд team дүрд хувираад Trudy дандаа өөрийгөө алуулж байгаагаар энэ хоёр хоорондоо секс хийдэг байсан. За тэгээд дээрэс нь гэрээ дандаа аимшиг киноны зүйлсээр чимгэлдэг. Жишээ нь хэм бол Chucky гэдэг хүүхэлдэйн киноны хүүхэлдэйн энэ тэндгүү тэгээ бас Хөрөө гэдэг киноны хүүхэлдэй бас энэ тэндгүү байдаг байсан. Тэгээ би бодохдоо одоо хүүхдүүд энэ төр нь одоо тийм аимшиг юмнаас айдгүй бахтай л гэж утсан. Би л байсан бол хөтлөө би угаасаа нэг тийм хүүхэлдэйн ерөөсөө дургу болохоор. За тэр яах вэ? За ингээд энэ хоёр хоорондоо мессежээр хүн алах тухайга бичилцдэг. Тэгээл Жема ингээл би хохирогчийнхоо надаас намайг битгий алаач гэж гуйж байгааг сонсож бас цусан шалан дээр асгартал би тайван байж чадахгүй н одоо нэг тиймэрхүү утгатай мессеж Trudy рүү бичдэг. Тэгэнгүүт нөгөөх нь өдөөс нь одоо цаг нь болсон. Би бэлэн чиж бас бэлэн үү гэхэд Жема өдөөс нь чамд ингээд миний хохирогч болохоор хүн байна уу гэд хэлсэн чинь Trudy надаа яг чамд тохирсон нэг залуу байгаа. Тэрийг Aaron гэдэг гэж Жемад хэлсэн. За тэгээд Aaron гэдэг энэ залууг танилцуулахад Aaron Page нь 18 настай Perth, Австралид амьдардаг. Тэгээд 7 хоног болгон сүмд явдаг, сайхан сэтгэлтэй тусч гэж таньдаг мэддэг хүмүүс нь бол дүрсэлж ярьдаг. Тэгээд жоохон байхад нь аутизмтай гэж онцлогдож сургуульд байхдаа ангийнхаа хүүхдүүдтэй дээрлүүлж найз нөхөдтэй ерөөсөө болж чаддгүй байсан. За гисэн хэдий ч компьютерийн тал дээр бол маш их авьяастай хүүхэд байсан. Тэгээд том болоод Япон руу явах хүсэлтэй. Яагаад гэх юм бол аниме болон Япон соёлд дуртай хүүхэд байсан. За тиймч болохоор Япон удахгүй явна гэд мөрөөдөөд мөнгө цуглуулад байж исэн. За тэгээд Trudy болохоор яг яаж Aaron-ыг мэддэг байсан бэ гэхээр энэ хоёр нэг гудамжинд хуршүүд байсан. Тэгээд хурш болоод нийт 8 жил хажуудаа амьдардаг байсан болохоор
Trudy бол Aaron-ыг мэддэг. Тэгээ бүр 10 настайгаас нь хойш 18 нас хүртэл нь том болохыг нь хүртэл харчаад тийм байжиж одоо энэ залууг энэ эрэгтэйг ингээд алъя гэж яаж тэгж боддог вэ? Тэр болоогүй бүр өөрийнх нь 14-тэй хүүн хүртэл Aaron-тай найзууд байсан. За тэгээд энэ хооронд Gemma хохирогчдоо ямар зүйл хийж зоох вэ гэдгээ бүр жигсаалт гаргацсан байсан. За үүнд болохоор тамгалах, доотлын төсөж авах, ясын хуглах, зодох, хүчээрээ мэдүүлэх, хөлийн шарах, амьсгаагүй болгох, хуухлах, одоо хятадын усан тамлалт гэдэргээд бичсэн байсан. Тэгээ дараа нь тамлах өрөө гэж гаргаад тэрэн дотроо цэнхэр тааран материалаар ханаа ингээд цус олохгүй гэж учаад дараа нь өрөөнд ор тавиад тэгээ дээрэс нь янз бүрийн хутга мотго одоо ингээл хөрөө мөрөө янз бүрийн зэвсгийг бэлдээд тавьсан байсан. За энэний дараа Gemma Trudy хоёр дэлгүүрээс том цэнхэр сав, acid, цемент, хөрөөгөх мэт зүйлсүүдийг дахин худалдаж авсан. Тэгээ дэлгүүрээс нэг мах аваад цэнхэр савн дотроо нөгөө acid гэд химийн шингэнийг хийгээд мах шингэж алга болох нь гэдгийг хүртэл туршиж үзсэн. Тэгээд энэ бүхэн нь бол одоо бүгдээр CCTV-д бичигдсэн байсан. Тэгээд энэ хоёр хоорондоо Facebook-ээр аллах хийх талаараа ингээд бас хоорондоо бичсэн байсны дараа нь ингээд цагдаа нар мэдж авсан. За Facebook-ийн мессежээр Gemma Trudy руу болохоор мах бол мах, энэ дэлхийг би түн шиг өрөвдөлтөй хүмүүсээс салгана. Энэ дэлхийн хүн ам нь угаасаа ихтсэн байгаа. Хэрвээ би алж чадахгүй бол иймэрхүү маш олон шанс надад гарч ирнэ гэж Trudy руу бичсэн байсан. Тэгээ хөрхий Aaron-ыг болохоор өрөвдөлтөй эдэр бүр өөрөөсөө дорд утсан байдлаар ингээд муухай мессеж бичсэн байгаа байхгүй. За ингээд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед Trudy Aaron руу залгаад миний хүүгийн компьютерт нэг тоглоом суулгаад өгөөч гэхэд Aaron ч гэсэн зөвшөөрсөн. За Aaron бол ерөөсөө ингээд хүнд маш их итгэмтгий, хүнд аль болох туслахыг хүсдэг байсан. Тэгээ дээрэс нь угаасаа ингээд хүүтэй найзуу тэгээ бас ээж аав нь Trudy-г таньдаг болохоор Aaron бол шууд л зөвшөөрсөн. За ингээд 11 цагийн үед Aaron-ыг дэлгүүрийн гадаа хурж ирээд Trudy Aaron-ыг аваад энэ хоёр Gemma-гийн гэрлөө бол явцгаасан. За гэрт очиод Trudy Aaron галзуухан цуулгаад кофе өгөөд Aaron компьютер дээрээ юмаа хийгээ сууж исэн. За тэр хооронд нь Trudy нэг өрөөнөөс том хутга аваад бас нэг төмөрөн утас аваад буцаад галзуух руу явж Aaron-ы араас төмөр утсаараа хүзүүг нь боомлох гэж оролдоход Aaron Trudy-гийн гарыг хазаж болиулсан. За энэний дараа Trudy Aaron-ы дээр гараад байж хахад цаад өрөөнөөс Gemma хурж ирээд хутга авч агаад хаасаагүй хөрхий Aaron-ыг бол хутгалж эхэлсэн. Тэгээд Aaron-ы биеэр дөрөн өөрийгөө хамгаалсан шарх сорвинууд болсон. Дараа нь Gemma Aaron-ы цээж рүү нэг удаа хутгалж, дараа нь хүзүү рүү нь 2 удаа хутгалж бол Aaron цус алдаж нас орсон. За энэний дараа Gemma Trudy-д аллах ингээд эндүү хурдан болоод өнгөрчлөө. Aaron-ыг буцаагаад бит хоёрын өөдөөс тэмцэлтэн гэж юусоо бодсонгүй. Тамлах өрөөндөө ч ингээд оруулж тамлж чадсангүй штэ. Дэндүү хурд аллах болчлоо. Өстө ядаргаатай лайтай ингэж жоохон уурлангуу хэлсэн. За ингээд нөгөө хоёр чинь хүүхдүүд ирэхээс өмнө гэрээ цэвэрлж цогцыг нүүлэх хэрэгтэй гэд нөгөө ууг нь бол төлөвлөсний дагуу цэнхэр савнд acid гэд шингэн хийж цогцыг хайлуулна гэж бодож исэн ч гэсэн хүүхдүүд нь ирээд мэдчихнэ гэд гэрийнхэн арталт нөх ухаж агаад цогцыг хийсэн. За энэ үед хүүхдүүд нь гэртээ хурж ирээд нөгөө 14-тэй хүүнч гэсэн ирээд ээжээсээ яагаад ингэж гэрийн артал ийм болцсон бэ? Яагаад нүг ухсан бэ гэхэд Trudy нэг худлаа юм зөхөөж хэлээд газарт байгаа найзынх нь булшиг нуухад ингээд хүүгээ туслаач гэж хэлээд хүүгээрээ булшин дээр цемент ингээд бүрхүүлж тавиулсан. За хүүн бол ерөөсөө мэдгүй байгаа штэ. Ээжигээ өөрийнх нь ээж нь ингээд өөрийг нь сургуульд явцсан хаагуур ийм аимшигтай зүйл хийгээд найзыг нь алаад болцсон гэж төсөөлөөчгүй байгаа. За ингээд улаан саарал өнгөтэй цементик цогц дээр хийж тавиад Gemma Trudy хоёр өөр өөрсдийн юм хийцгээгээд явсан.
За тэгээд дараа нь Жема Трюдерөө би урд нь харж байгаагүй зүйлээ харж мэдэрч байгаагүй зүйлээ мэдэрлээ. Маш их хүч чадал надад мэдрэгдэж байна. Баярлалаа гэж Трюдерөө бичсэн. За ингээд маргааш нь болж Aaron гэртээ ирэхгүй байхаар нь цагдаа нар дуудаж алга болсон хүний мөрдлөг бол аль бие осоор эхэлсэн. За цагдаа нар ингээд хаанаас яаж яхаа мэдгүй бүхэл бүтэн 5 хоног өнгөрсөн. Тэгээд энэ үед Жема бол өөрөө ингээд би өстө хүн алаад баригдахгүй болчлоо шүү өстө би ямар лагин бэ эдэр гэж бодоод одоо бүр дахин 2 дахь алга хийхээр шийдсэн байсан. За тэгвэл тэрнээс өмнө ингээд ажлынхандаа би ашгүй нэг хүн алж үзлээ өстө гоё байсан гэд хэлсэн чинь ажлын хүн энэ одоо юу хараад байгаа юм бол эрүүлэггүй юу гэд дотроо бодоод байжсэн чинь Жема бүр ингээл амар дэтэлтэй яриад ахаар нь энэ нэрээ яг үнэн яриад байгаа гэж магадгүй ямар ч лсэн цагтаа тэр очие гэж хэлсэн. За цагдаа нар бол шууд Жемагийн гэрт нь тэр мэдээллийг аваад очоод Aaron гэдэг эрэгтэйг харсан уу бид нар ингээд дуудлагын дагуу танад хүрээд ирлээ гэсэн чинь Жема хэлэхдээ болохоор би тийм хүн энэ төр мэдэхгүй анх удаа сонсож байна гэж хэлэнгүүтээ заяа амар тэнэг хэрвээ хүсэх юм бол та нар манай гэрт орж ирээд хайхгүй юу да гэд гэрийн арт тал руу одоо нөгөө дөнгөж шинээр газар ухаад булаад цементээр хутсан хэсэг рүүгээ цагдаа нарыг авчираад бүр тэр хэсэг рүүгээ заагаад заяо. Энийг хартаа би өөрөө хийсэн штэ. Би бүх цементийг өөрийн гараар ухаад дээрэс нь ингээд ийм гоё улаан саарл өнгөтэй баг юм тавьсан байгаа. Айгу гоё байгаа зү би лаг байгаа зү гэд хэлсэн чинь цагдаа нар ингээл амын дагуулал өөстө гоё моён гэж хэлчихэл гараа явсан. За тэгсэн мэдээж цагдаа нар бол маргааш нь Жемагийн гэрийг нэгжих бичгтээ хурж ирээд гэрийг нэгжиж эхэлсэн. Яагаад гэх юм бол цагдаа нарт бол дөнгөж шинээр ухцсан юм шиг юм сэндийдсэн хөрс бол айгүй сэжигтэй санагтаад шууд нэгжих бичиг ингээд аваад Жемагийн гэрт түрээд ирж байгаа байхгүй юу? За тэгээд энэний талаар бол зарим хүмүүс хэлэхдээ Жемаг ингээд яагаад цагдаа нарт өөрийнхөө гэрээ арталт аваачиж харуулсан бэ гэхээр дараа нь ингээд өөрийнхөө номыг бичгтэй ч юм уу те цагдаа нарыг яаж хуурснаа цагдаа нарыг тэнэг харагдуулах гэж тийм үйлдэл хийсэн гэж бичсэн байсан. Энэ тал дээр бол би юу хэлж мэдэхгүй байна. Миний бодлоор бол өөртөө дэндүү ихтгэлтэй нарциссист зантай болохоор цагдаа нарт баригдахгүй гэд тэгсэн байж магадгүй гэж би л бодсон. За тэгээ цагдаа нар Жемагийн гэрээс бол Aaron-ы цогцсыг олж задлан шинжлэх рүү явуулж Trudy Жема хоёрыг бол шууд баривчилж авсан. За задлан шинжлэхээр болохоор цээж рүү нэг удаа хутгалснаас хүзүү рүү 2 удаа хутгалснаас болоод гол судсыг нь оноод цус алдаж нас сурсан гэсэн тодорхойлолт гарсан. За тэгээ дээрэс нь гэрээс бол зөндөө олон нотлох зүйлсүүд алдсан. Жишээ нь хэм бол хутгнууд, хөрөөнүүд, айсадын шингэн тэгээ бас Aaron-ы Жемагийн гэрт нь очиж байгаа CCTV-ний бичлэгүүд гэд бас дээрээс нь нөгөө нэг энэ хоёрын хоорондоо бичсэн Facebook-ийн мессежүүд бол нотлох хооронд бол хангалттай их байсан. За ингээд 2017 оны 10 дугаар сард энэ хоёрын шүүх хурал эхэлж энэ хоёр хоёулаа бие биерүүгөө буруугаач гисэн ч гэсэн шүүхийн бүрэлдэхүүн бол энэ хоёрыг хоёулаа хамтарч аллах хийсэн. Хоёулаа буруутай гэж үзэж хоёуланд нь насаар нь хорих ялыг доотлол нь 28 жилийн дараа тэнцэнгээр гарч магадгүйгээр өгсөн. За тэгээд баруун Австралийн хамгийн их жилээр хоригдох ял авсан хоёр бол энэ хоёр орд юм лээ. Тэгээ бас Жемагийн аав нь болохоор одоо болтол охины ийм зүйл хийсэнд бол ерөөсөө итгэдэггүй, гэмзэнгүй гэж боддог. Тэгээ бүр хэлэхтэй болохоор хин нэг л Жемаг хийсэн болгож харагдуулсан гэдэгт бол 100% итгэдэг гэж хэлсэн. За тэгээд миний бодлоор гэх юм бол аав нь охиндоо жоохон ингэ санаа тавиад нэрээ миний охинчтой юм сонь бодолтой гайгүй байгаа гэж сэтгэц мэдрэлийн эмчэд аваачаад үзүүлээ дэмжлэгийн үйлх твтүүлсэн бол бас арай ийм үйл явдал болохгүй ч байсан билүү. Урьдчилан сэргийлэх боломжтой байсан байх гэж бодож байна. Тэгээд хөөрхий эрэхтэй 18 настай байхдаа хүнд туслах гэж очиод амиа алдсан гэхээр үнэхээр харамсалтай. Тэгээд тэр шүдэгээд эмхтэйч гэсэн яаж ингээд хүүгийнхаа найзыг 10 настай байхаас нь хойш ингээд бүр 18 нас хүртэл ингээд өсөж том болохыг харчаад Aaron-ыг алъя гэж боддог байна. Тэр хүүхэн бас яг толгойтой юмтай ёоётой бүр. За тэгээд энэ дүргээд өнөөдрийнхөө дугаарыг дуусгая.
Тэгээ таалагдсан бол лайк бутна дараарай, notification on болгоорой, subscribe дараарай. Тэгээ бүр их таалагдсан бол манай доор super thanks гэдэг нэг бутан байгаа. Тэрийг дараарай. За тэгээд дараа 7 өдрийн дугаар хүртэл баяртай. 좀 더 재선 줘